Хонхны дуутай хорвоод бид учирсан холын замаас нэгнээ зорин ирсэн 50 жилийн тэртээ хонхны дуу чихэнд дуурсаж тэрл үеийн гинэн төрх нүдэнд минь харагдана. Балчир насны дурсам жан сэргээж анги хамт олноороо үйдэнгийн нөхдөрөөн цуглаж нэгэн өдөр дурсамж бүтээх сайхан боломж байлаа. Дурсамж уулзалт 1966-аас 1976 оны төгсөлд Хүрлээ багштай 10 Б ангийн 50 жилийн ойн уулзалт. 50 жилийн тэртээ хонхны дуу чихэнд дуурсаж тэрл үеийн гинэн төрх нүдэнд минь харагдана. Амжилтын жимээр алхсан ангийн нөхөд минь амьдралын их далайд амар амгалан жаргаж явна. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаа нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үер хэлмэн эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо
мартахгүй уян тайхан хавраа мартахгүй аялгүй тайхан насаа зүрхэнд чийсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй болцохгүй удвал санчхдаг онгон багын андуудмээ болирх цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэн минь үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарын